Сонсоосаа энэ удаагийн хичээлээрээ бүгдээрээ үндсэн зүйлсөө ашиглаад за өмнө засч байсан доо нэг хар цагаан муу зураг за дахин сэргийн үргэлжлүүлэн засаж одоо дуусгая. За тэгэхээр өмнө засч байсан зургийг бүгдээрээ оруулж ирье. За бүгдээрээ одоо эхний 6 хэрэглүүрийг бүгдээрээ үзсдийн дараа энэ зургийг ингэж зассан байж байгаа. За тэгэхээр анх бол зураг маань ийм байсан байна. За ийм байсан зургийг одоо бүгдээрээ ийм болгож одоо хэрэглүүр ашиглаад зассан байна. За тэгэхээр одоо бүгд энэ зургийг зарим нэг хэсгүүдийг одоо нэмж засаж одоо жишээлбэл энд байгаа нэг цайцсан холцсон хэсгүүдийг бас нэмж хасаж янзлаад за тэгээд бүгдээр бас энэ зургийг өнгөц зураг болгож өнгөнд оруулъя. За тэгэхээр юуны өмнө эхлээд бүгдээрээ за ласоо аваад за ласогийн хамгийн ихний зурдаг ласоог нь авч болно. За ингээд энэ хэсгийг бүгдээрээ сонгож авч байгаа. За энэ хэсгийг тэр өнгөөр дүргий fill. За өнгөөр дүрхтэй бүгдээрээ артлын background-ийн өнгөөр дүргий. За color-ыг бүгдээрээ foreground-аар сонгож байгаа. Foreground дээр бид соруулал нэрийг сорч хэрэгтэй. За ингээд бидний артлын өнгө маань нэггээр сонгогдож дүрлээ. За одоо бүгдээрээ G9-гээ дарах буюу за засаж нөхөх хэрэглүүрээ авцгаая. За зас нөхөх хэрэглүүрийн хамгийн ихний хэрэглүүрийг аваад за энэ дээр гадна байгаа энэ хорц болсон хэсгийг ингэж татгч нуулгах үгүй. За мөн хоёр дахь хэрэглүүрийг авч байгаа. Эндээс сонгож өгөөд аалтаа дарж сонгож байгаа. За татгч нь хойсор ингэж уусгаж засаж өгөө. За ингээд тутшоо жоо хорчих юм бол ингээм хуваастал болчихоо. За тийм учраас боломжтой ашиглаж хэрэглэх хэрэгтэй. За ийм болж. За магадгүй зургийнхаа бас зохиомжийг харж байгаа. Зургийнхаа хүний суудсан байрлалыг бас харж байгаа. Тэр магадгүй нэмж ус. За Ctrl D гэж дарж одоо select хийхгүй болгоно. Ctrl D. За магадгүй ингэж суусан байж болох юм. За ингэж ч юм уу. За ингэж байгаад за fill-гээд өнгөөр дүргээд үгүй. За энд их хурц болж байгаа учраас бүгдээрээ pen tool-ээр за pen tool авч байгаад за ингэж Ctrl Enter за ингэж fill-гээд дүргэж өгье. За энэ хэсгүүдийг бүгдээрээ дахиад G9-гээ дарж хөлөх хэрэглүүрээ авна. За эндээс энэ хэсгийг өнгөөр засаж хөндлөе. За ингээд за иймэрхүү болж байна. За дараагаар энэ хэсгийг бүгдээр бас горцсаж янзлая. За тэгэхээр энэ хэсэгт бүгдээрээ баг зэргийн тод өнгө оруулж өгье. За тэгэхгүй бол одоо артал маань одоо хоцноосаа дээгүүр нь ялгарч гарахгүй байгаа учраас бүгдээрээ одоо арай жоохон хурцанг оруулж өгч сүйдэрчүүлж өгөх нь. За ингэж байгаад бүгдээрээ одоо энэ нэг зарны хурц хэсгүүд байгаа бол яалт тарж байгаа. Арилгач. За ингээд. За одоо бүгд энэ дээр fill. За өнгөө сонгогдсон байгаа учраас enter. За ийм болох нь. За одоо бүгд энэ дээр G хэрэглүүрээ аваад за нөхцөл хэрэглүүрээ за Ctrl Alt Z. За энэс. За энийг сонгож өгөөд. За ингээд. За мөн бидний бас энэ жоо хурцлж өгөх тул биерээ авч аваад биерээрээ арай жоохон харавтар хар саарал өнгөнөөс түүнээс хэрүүл дээр ингэж сүйдвэртүүлж зурж өгч явах нь Ctrl Z. За flow жоохон хэсгэж тод болгоё. За араар нь ингэж тодорхойлж сураад өгөх хэрэгтэй. За энэ нь бидний одоо live тэр битийн артлын хэсгийг одоо сүйдвэр унсан бит харагдуулж өгнө. За ингэж хагаад за одоо бүгдээрээ одоо mixer вараашаа авч хагаад mixer вараашаа нэг дэш нь татаад уусгах юм. За жоохон томсгоод. За хэрвээ та магадгүй бас зурх аюустай бол иймэрхүү зүйлсийг бол ялахгүй одоо амархан хийчих бах. За магадгүй сайн зурж чаддгүй бол бас жоохон нэг ойлгоход хэцүү байх. За гэхдээ та оролдоод үзээрэй. За оролдоод үзснээр бол амжилтанд хүрэх болно. За бүгд эндээс тасдаг хэрэглүүрээ авч аваад за эндээс нөхөж засъя. За ингэснээр одоо илүү хурцтай харагдчих. За гэхдээ бидний одоо зураг маань жоохон хэлбэрийн хувьд одоо муухай болсон байна. За тийм учраас бүгд энэ мөр шиг тэгшгэн гаргаж өгөх хэрэгтэй байх. За нэг үндсэндээ бид нэр эндээс цаана хуцсны зах явж үзэх юм бол иймэрхүү байдалтайгаар одоо мөр хийж өгөх хэрэгтэй байна. За тэхийн тул бүгдээрээ за эндээс хэрэглүүр авч аваад ороос нөх хэрэглүүрээрээ дэшээ хүч зуръя.
иймэрхүү байдлаар нөхөн байна. За ингэж нөхснийхэн дараагаар бүгдээр нэг би аваад за миксер маш. За магадгүй бид нэр одоо энэ нийтлийн үр шиг бас доош нь жоохон оруулж өгөх хэрэгтэй юм шиг байна. За оруулж өгөхийн тулд тэр бас за ингэж өнгөр бодчихъё. За зураг засна гэдэг бол ер нь бас нэлээд тийм зургийн одоо зурх авьяас шаардах ажил. Тийм учраас бас нямбай цэвэрхэн гаргаж ирэх хэрэгтэй. За энийг жоохон харлуулж байгаад тэр за дараагаар миксер шаваад дээш нь тачиж уусгах юм. За миксер нэвтрхий харлаад байгаа учраас эндээс алтаа дарж байгаа жоохон цагаан хүмүүс энд сохолж өгөх хэрэгтэй бүгдээрээ. За clear brush. За эндээс зэрэг цавирт болгож өгөөд за ингээд ерөнхийдөө болж байна. За та бүгдээрээ эндээс нөх хэрэглүүрээ аваад за дээрээс маш бага зэрэгээр төхөж өгье. За нэг иймэрхүү байдалтай харагдаж байна. За энэ хэсгийг тэр бас
За ингээд ерөнхийдөө зургийн маань бас сурах газар хойнууд нь багаслаа. Тэгээ өшөө бас нарийн бас сур орлого эсвэл иймэрхүү битэр одоо бас та бүхэн засаж дуурайлаарай. Одоо бүгдээрээ зураг одоо өнгөц зураг болгож янзлах талаар үзье. За өнгөц зураг болохын тулд бид нэр дээр нэмж нэг леер үүсгэж өгөх хэрэгтэй. За үүсгэсэн леер дээрээ бид нэр одоо хүний өсний өнгө өөрчлөлтөх шиг одоо бодож өгөх хэрэгтэй. За ингээд мэдээж бид нэр эхлээд хүний нүүр царайг бас өнгөийг гаргаж өгөхтэй. За нүүр царайны өнгө болохоор бид нэр ер нь бол жоохон шар бордоо. За нэг иймэрхүү өнгө бол хүний нүүр царайны өнгө гэдэг. За тэгэхээр ийм өнгөөр за эхлээд сайн бодоод өгөх хэрэгтэй. За ингээд царайг нь бодох хэрэгтэй. За ингээд бодсныхан дараа бүгдээрээ нэг одоо боловсруул аваад үсгээд арах буй боловсруул аваад за өдгнээр бас илүү хөсөн зарим хэсгүүдээс нь хасах хэрэгтэй. Учир нь энд бол бидний царай байхгүй учраас зугаар хэсгүүд хасах хэрэгтэй. За бид нэр харж чадахгүй позитив баг зэрэг багасгаж байгаад за нисэх ингээ арилгах чинь за нисэх арилгаад за энэхүүдээ ингээд арилгасан бол за энд бас чихний сэвнээр арилгасан байна. Тэгэхээр дахиад энэ сэв бодож өгье. За ингээд арилгасан бол бүгдээ өнгөө soft light дээр тавьж өгнө. За soft light болоод positive нь нэмж өгнө. За ингээд бидний одоо витамин маань арсныг орлоо. За одоо үсийн бүгдээ одоо тод хараар бас бодож өгнө. За шинэ леер үүсгэн. Леер үүсгээд за хар өнгө сонгож өгнө. За өнгөө сонгосныхаа дараа бүгдээрээ үсийн хэсгийг нэмж тодруулж өгөх хэрэгтэй. За магадгүй заавал бас хар биш өөр өнгөтэй байж болох юм. За гэхдээ бүгдээ нэг одоо зүгээр тодруулах үүднээс үсийг нь хар өнгөөр болчих. За тэгэхгүй өөр өнгө өсөл бидний энийг бас ямар өстэй байсныг нь мэдэхгүй учраас ин хар өнгөөр бодож өгье. За магадгүй хэрвээ та дараа одоо ингэж хүний зураг хэрвээ засч өгөхөр бол тухайн эндснээс нь бас ямар өнгөтэй байсан бэ гэдгийг асууж байгаа та өнгөөс хож бодож өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо зурагнаас бас өмнө байсан өнгийг одоо гаргаж ирнэ гэсэн нь бол одоо байдгүй боломжгүй. Тийм учраас та бүхэн өнгөө сайн мэдэж бас мэдэрч та ямар өнгөтэй байж болох вэ? Ямар өнгөтэй байвал одоо зүгээр бол гэсэн үгнээс өнгөө сайн бодолцож сонгоорой. За ингээ бүгдээрээ soft light. За ингээхээр ус маань урд нь ийм байсан бол одоо ийм болсон байна. За магадгүй зарим тохиолдолд нэг multiply болгож бас болдог. За гэхдээ multiply маань их тод байвал positive оруулж өгснөөр ийм ус маань харагдчихээн. За тэгэхээр одоо бүгдээрээ нэг soft light болгож чинь. Soft light болгоод positive баг зэргийн төрүүлж өгье. За ийм болоо. За одоо бүгдээрээ эмэгтэйгийнхээ хувцсыг бодож өгнө. За магадгүй хувцсны өнгө маань бас ногоовтор цэхэрвтер за нэг тийм соргчдууд ийм ягаан цэхэр өнгөтэй байсан байж магадгүй. За тэгэхээр тиймэрхүү өнгөөр бүгдээрээ бодож өгье. За энэ өнгөөр хувцсыг цэвэрхэн бодох хэрэгтэй. За дурвц. За ингээ илүү гарсан хэсэг бүгдээрээ балруул аваад арилгана. За дутуу гарсан хэсэг бол бас нэмж оруулах хэрэгтэй. За ингээд илүү гарсан хэсэг бүгдээрээ балруул аваад хийвсгээ дараа балруул аваад хэсгийг арилгая. Позитив мас зэрэг босгож аваад. За ингээд цэвэрхэн арилгах хэрэгтэй. За мэрэ буцааж аваад энэ хэсгийг жоохон нэмж өгье. За балруулаа хийвсгээ дарж аваад за бид нар магадгүй хард хэсгээ баг зэрэг нэмж өгье. Их хурд софт арилгаа татгаш байгаа одоо оруулаад байгаа учраас хард хэсгээ баг зэрэг нэмж өгснөөр энэ хурц өнцгтэй үзүүртэй бас арилгах боломжтой болж байгаа.
За ингээд бүгдээрээ одоо өнгө болгоныг тус тусд нь өгж байгааг харж байгаа. За ингэж хийх юм бол бас дараа нь тухайн өнгөө зохицуулж янзлж ажиллахад мөн тохиромжтой байдаг. Тийм учраас та бүхэн өнгүүдээ тусд нь өгч ажиллаарай. За ингээд иймэрхүү байдлаар бид энд өнгөнд оруулаа. За одоо энэ өнгөө бас магадгүй жоохон өөрчилж бас болох юм гэхэд бол одоо image adjustment hue saturation με control O гэж дараад за эндээс ингэ харж байгаа өнгөө өөрчилж болох юм аа. Одоо аль өнгөнд илүү байж болох вэ? Аль өнгөнд илүү бас тухайн одоо хүн зохицохоор байна. Тэрийг бүгдээрээ сонгож өгөөд за тэрийг татж аваад control O за нэг иймэрхүү болгоё. За одоо бүгдээрээ артлынхаа фон хэсгийг одоо бодож өгье. За фон хэсгийг бодохын тулд бүгдээрээ бир аваа. За дахиад нэг леер үүсгэн. За ерөөхдөө бүгдээрээ бирэн дээрээ тэгтээ энгийн бирийг авч өгнө. За нэг энгийн одоо өнгөөр бүгдээрээ бодоод өгье фон өнгөө. За тэгтээ ерөөхдөө нийтэд нь ингэ бодчихно. За ингэж бодсныхаа дараа бүгдээрээ за леер дээрээ одоо сонгож өгөөд энэ дээдлийн хэсгүүдийг устгахчих болно. За мөн энийг бүгдээр ингээд бас доотлолт нь арталт нь ингээд оруулчих болно. За тэгтээ зураг маань одоо бас доороо байгаа учраас ингэж харагдаад байна. За нэг бүгдээрээ засахын тулд одоо control гэж яагаад дээр нь байгаа леерүүдийнхаа дүрс хэсгээр дарж өгье. За нэрнээр биш дүрс хэсгээр. За ингэснээр тухайн леер маань одоо урталтаа хитвчж харагддаг. За сонголт болж өгч юм. За ингээд бүгдээрээ delete тарснаар тухайн сонгогдсон леерийнхаа хэсгийг гэж устгах нь байна. За бүгдээрээ дахиад хүссэн дээр control гэж дарж өгөөд delete тарыг. За царайн дээр control гэж дарж өгөөд delete тарыг. За ингэснээр одоо бидний зарим хэсгүүд маань орж ирж байна. За одоо тэр яах вэ гэхээр за болруулаа авч хагаад хэсгүүдийг арилгаж өгөх. За мөн та бүхэн заавал ингэж control delete гэж ингэж дарахгүйгээр мөн шууд одоо болруулаа аваад энэ хэсгийг ингээд арьс тогтсож байгаа энэ хэсгүүдийг ингэж арилгаад өгөх боломжтой. За ингэж арилгах юм бол бас жоохон одоо цаг орох бах. За гэхдээ одоо ингэж арилгаад устгах юм бол бас зарим зүйлийг маш их жоохон цагийг хэмнэх нь байна гэдэг үгээс бүгдээ өсгөж үзэж чинь. За одоо болруулаа аваад за энэ хэсгүүдийг арилгаж өгье. За энэ хэсгүүдийг за ингээд тутаж уурсан нийлүүлэх хүмүүс арилгаад өгөх хэрэгтэй. За тэгээ бүгдээрээ артлынхаа өнгийг за энийг доор нь оруулж аваад за үнийг за soft light болгож өгнө. За soft light болгож өгснөөр одоо артлынхаа анхныхаа фонтоос нэгэн гой зэвэрхэн уусч харагдаж байгаа. За тийм учраас бүгдээрээ энэ дээр за энэ дээр зарим хэсгүүд нь орсон байна. Энийг боловсруулж арилгаж өгье. Өсрөө баг зэргийн орсон байгаа учраас нэг боловсруулж арилгаж өгөх шаардлагатай. За ингээд тэрийн зураг өрхөдөө болж байна. За артлын энгийг control O registration гаргаж ирж байгаа. Бас бид нэр өөрчлөж харах боломжтой. За жоохон харлууж өгье. За фон учраас тод өнгөтэй байх нь дэмий ба. За бид нэр энэ өнгийг сонгож өгөх юм бол илүү бас гоё зохиомжтой байж болох нь байна. За бүгдээр энэ дээр бас одоо blend options gradient гэж өгөөд одоо gradient төрөх боломжтой. За энэ дээр олон одоо layer-үүд эффектүүд үүссэн байна. За өмнөх хичээлүүд дээр бүгд хичээл дээр одоо давхарлаж үүсгэж байгаад ингэж орсон учраас энэ дээр олон үүссэн байгаа. Тэгэхээр сонгож байгаа delete буюу хогийн савны төвчнээр дараад устгах хэрэгтэй. За одоо бүгдээ gradient гэж өгье. За gradient гэж өгөхдөө доошхоо бүгдээ баг зэргийн хар уултай өгье. За дэшигээ ихэд бүгдээ цагаан буюу positive оруулж өгье. Ингээ. За нэгүсэндээ бидний одоо доошхоо эмхтийг маань артал руу илүү тийм тод болгож өгч гэнэ гэсэн үг. За үнийг бүтээрээ multiply болгоод за positive зэрэг тодруулж өгье. За иймэрхүү байдалтай энэ зүйл оруулж өгнө. За мөн градиенттай хуулиад бид нар бас ингэж одоо тойрсон хэсгээр нь бас оруулж өгөх боломжтой. За ингээд иймэрхүү байдлаар бүтээрээ энэ анх одоо орогдсон байсан нэмэгтэйхэн зургийг одоо ийм болгож засаж одоо сурлаа. За тэгэхээр та бүхэн бас одоо өөр зурган дээр бас туршиж өөрсдийнхөө зургийг бас засаж янзалж үзээрэй. Иймэрхүү байдлаар ингээд зурагддаг байх нэ.
За энэ удаагийн хичээл маань ингээ үүгээр өндөрлж байна. За дараагийн хичээл хүртэл баяртай.